Насан сайд Сүхбаатар буйны цуваа төгжрөлд нөлөөлдөг талаар ярьсан байдаг. За манай сайтын сурвалжлах баг буйны цуваа үнэхээр төгжрөлд нөлөөлдөг гэдгийг нийтлэхээр хотын зүрхэн тушаа орших шарил хадгалах газрын гаднаас энэхүү сурвалжлагаа бэлтгэж байна. За өнөөдөр бол Баасан гараг өглөөний 7 цаг 27 минут болж байна. За бид энэхүү сурвалжлагаа бэлтгэхийн тулд одоо монголчууд хөдөөлөх ёслолыг ямар гаригийн ямар цагуудад үйлдэхийг ламаас тодруулсан. За ингээд бол монголчууд даваа, лавг, Баасан гарагийн шөнийн 3:40, үүрийн 5:40, өглөөний 7 цаг 40 минутанд хөдөөлөх ёслолыг үйлддэг юм байна. Манай сайтын эхний сурвалжлах баг 7 цаг 40 минутын эхний цувааг дагаж хөдлөөд үнэхээр буйны цуваа төгжрөлд нөлөөлж байгаа эсхийг үзүүлнэ. За харин удаах сурвалжлах баг маань энд үлдээд нэг одоо шарил хадгалах газраас яг нэг өглөөний байдлаар хэдэн буйны цуваа хөдөлжвэг та бүхэнд дүрсээр үзүүлэх болно. За улсын 1-р төв үнэлгийн гаднаас 2 дахь буйны цуваа хөдөлж байна. За манай сайтын сурвалжлах баг яг хотын төв замаар явах буюу хоошоо яг эргээд явах буйны цувааг дагаж явахаар хүлээж байна. За яг хотын төв замаар явж байгаа буйны цувааг манай сайтын сурвалжлах баг дагаад явж байна. За яг одоо нийслэл хотод 7 цаг 59 минут болж байна. За 7 цаг 40 минутанд ламнар бол дотор ном уншаад за газар руу явахгүй хүмүүс бас яг эндээс салах хойс үздэг юм байна. За манай сайтын сурвалжлах баг налах дүүрэг хүртэл тухайн буйны үсгийг дагаж явлаа. Буйны үсгийг бол нийт 4 машин дагаж явсан. За замд таарсан 2 буйны үсгийг бол нийт 15 машин дагаж явсан. За зураглаачаар Эрдэнэ баяр болон улс улнаар ажиллалаа.